Ханга орхон байраас чи дөрөв билүү 6 авцсан шүү дээ. Олон авдаг. Содон бэлжээгээд паралимпиад авраг шүү дээ. Сард нэг өгдөө шүү дээ. Өнгөрсөн жил 12-д 13-д өгсөн харагдчихсан. Дархан аврагаас ер нь хэдэн удаа шинжилгээ авсан юм? За өнгөрсөн жил бол дархан аврагаас 3 удаа шинжилгээ авсан. Тэрний үеэс нь наадмын нэг удаа тэмцээний шинжилгээ авсан. Наадмын бус үе буюу одоо тэмцээний бус үеийг явцсан шинжилгээ бид 2 удаа авсан. Хоёр үндсэн чиглэлээр шинжилгээ авдаг байхгүй. Нэг нь тэмцээний үед, нэг нь тэмцээний бус үе. Тэмцээний үед яадаг вэ гэхээр шагнал байрыг харж агаад эхний 3 медаль ч юм уу эсвэл одоо шүгийн 4 ч юм ингээ аваа явчихдаг. Тэмцээний бус үеийг бол заавал авах шаардлагатай байдаг. Хоёр ч үгүй шүү дээ. Тэмцээний бус үе явахаар ер нь бол тэмцээнд орж байгаа юм бол допинг одоо шинжилгээ өгөхөө мэдээл орж байгаа шүү дээ. Тэгэхээр яг хуу бид нар юу гэж харддаг вэ гэхээр зарим тохиолдолд энэ тэмцээнээс өмнө одоо хэрэгэлсэн байна. Тэрийг одоо хүмүүс ярьдаг цикл мэтлэр гаргацсан байна гэж харддаг байхгүй. Тэр утгаараа зөвхөн манаач дэлхийд ердөөсөө яадаг вэхээр зөвхөн тухайн тамирчин нэг тэмцээний шинжилгээгээр үнэлэх биш, явцсан шинжилгээ буюу одоо бусад үед байгаа шинжилгээ хийдэг. Энийг бид тэмцээний бус үеийн шинжилгээ гэж хэлээд байдаг. Тэгэхээр энийг бол Монгол улсын дүрмж заасан байгаа засгийн зохицолч бие тамир спортын улсын хуулж орсон байгаа. Яг үгүй тэмцээний бус шинжилгээ тусдаа байгаа. Тэгэхээр даасан байдаг вэхээр үндсэн хэмжээнд олон улсын тамирчин болон үндсэн хэмжээний элит тамирчдыг тусгай санд оруулдаг. Тэр сан нь яадаг вэ гэхээр тухайн хүний мэдээллийг оруулаад тухайн хүнээс байршлын мэдээллийг асуудаг. Тэгэхээр танаас шинжилгээ амарсан аавна. Гэхдээ хизээ авах байлгүй. Ямар энэ хугацаанд аавна. Тийм болохоор та шинжилгээд одоо өгөх нэг цагийн цонхоол гаргаад өгчих гээд өөртөө хүсэл өгдөг. Тэгэхээр тэр шинжилгээний бүртгэлийн санд нийтдээ 29 Монгол улсын тамирчин байгаа. За 12 төрлийн спорт гашуул жудо, самбо, сакс, чөлөөт, пауэрлифтинг, бодибилдинг, үндсийн бүх юм бичлээ гэдэг. Тэгэхэд үндсийн бүхөөс 4 байгаа энэ жил байна. Яг мэрэгжлийн өндөр түвшний тамирчдаас нэмээд жилд ер нь хэдэн допингийн одоо шинжилгээ авдсан бэ? Одоо үндэсний бүхний тамирчдаас одоо дээдлийн хэдийг авдсан. Одоо яг Монголд бас ингэж өндөр амжилт үзүүлж байгаа тамирчид байгаа. Тэгээд тэдгээр тамирчдаас бас жилд ер нь хэдэн удаа авдсан. Өнгөрсөн жилээр ярих юм бол за үндэсний бүхний тамирчдаас ханга орхон байраас чи 4 билүү 6 авцсан шүү дээ. Олон авдаг. Нөгөө тэмцээн дээр олон дэшээ гараад ирдэг ч юм уу эсвэл тэр утгаар олон авсан тохиол бий л дээ. Гэтэл бас олон улсын тамирчид их бол. Одоо нөгөө содон бэлжээгээд паралимпиад авраг шүү дээ. Сард нэг өгдөө шүү дээ. Өнгөрсөн жил 12-д 13-д өгсөн харагдчихсан. Тэгэхээр бол энэ тоо бол юу гэдэг их бага байна гэсэн ойлголт байхгүй. Яг системээс өгсөн шаардлага цаанаас олон улсын холбоод өгсөн шаардлагын дагуу л энэ явагдаж байгаа ажил. RTP сан гэдэг байгаа шүү дээ. Энийхээ талаар бас жоохон тайлбарлуулж байна. 22 он засгийн газар үндсэн дүрмийг баталсан. Допингээс бүхний даа дагаж мөрдөх. Энэ спортын бүх байгууллага болон тамирчид холбоотой гэдэг. Тухайн дүрэнд ямар заалт байдаг вэ гэхээр цэвэр шудраг спортын хадгалахын үүднээс тэмцээний бус үед элит зэргийн тамирчдаас байршлын мэдээлэл авч агаад уурч сануулахгүйгээр очиж шинжилгээ авах гэсэн заалт байдаг байхгүй. Тэр заалтын өрөөнд бид нар ажиллаж байгаа. Энэ зөвхөн Монгол дэлхийн бүх оронд хэрэгждэг. Тэмцээний бус үед аавна гэхээр бас нэгэн асуудлуудаас үүсдэг байх тийм ээ. Одоо тамирчдын тухайд л ерөнхийдөө байнга нэг газар байгаад байгаа. Ер нь тамирчид өөрсдөө зохион байгуулалтанд орсон шүү дээ. Одоо тамирчин бол бэлтгэлийн цаг тодорхой байдаг. Гэртээ харих цаг нь тодорхой байдаг. Хоолны цаг тодорхой байдаг шүү дээ. Бид нар юу хүсдэг вэ гэхээр тухайн өдрийнх нь нэг цагийг бидэрт хаана байхаа л хэлж байгаа. Тэр өдөр чи очноо, тэр үеж очноо гэл тийм хүсэл тавьдаг. Ягсантай гэртээ очиж ахуулах юм уу, өглөө эрт очих юм уу, эсвэл бэлтгэл дээр ахуулах юм. Одоо шинэлгээ өгөх боломжтой гэдэг л илэрхийлэх гэж систем хэлдэг баг. Тэгээс биш 24 цагаар бүрдмэш гэдэг байхгүй шүү дээ. Холбоод бадаадгаа бид нар ярилцж байгаа. Тухайн орондоо квотаараа энэ шинэ хүмүүсээс ингээд сандаа оруулаа. Санд оруулах нь улиралдаа хамгийн багадаа нэг шинэлгээ авах үүрэгтэй болчихдог байхгүй. Тэгэхээр тухайн санд орсон жил 4-өөс хамгийн багадаа 4 дээдл 8 шинэлгээ өгнө гэсэн үг. Цус болон шээсээр. Тэгээ санд оруулцдаг, RTP санд оруулдаг. Тэгээ RTP санг бол бид нар олон улсын холбоодууд ВАДА болон бус зохиолтой ярилцчиж хийдэг тийм. Санд оруулгууд автоматар ВАДАгийн Адамсгийн системээр нэр нь ороо бүртгэгдчихдэг. Тэгэхээр тухайн мэдээлэл орохгүй бол системээс сануулга имэйл ороод ирдэг. Манад ч ирдэг, тамирчиндаа ч очдог. Манад ирсэн мэйл манад илүү урт имэйл ирдэг. Тамирчнаас сануулга ирдэг.